охин байгаа юм л да. Хөрх юм ингээ баг насандаа ингээд хойд эцэг ингээд хүчрхийлсээр байгаа тэр хүүхэд маань ингээд том болоод 20 хэд настай эмэгтэй болчихсон, травма авчихсан. Сэтгэл зүйн травмаасаа болоод гарч чадахгүй эрэгтэй хүнийг харахаараа ер нь бол ажил хийгээд ингээд зүгээр хийвэн байдаг. Эрэгтэй хүн ойртоод юм ярихаар маш их айдас үсттэй чичирдэг, сандардаг, салгандаг. Тэг ажиллаа хийж чадахгүй болчдөг юм. Өөрийгөө ч баг ингээд хинбэ гэдгийг мэдхийг болчдөг тийм аюултай. Тэгээ энэ тийм хүчирхийлэлд автчихсан тэр баг наснаас авсан травм нь хүнд илэрдэм байна гэдгийг бүр нүдэрээ хараад тэгээд ярилцаа сууж байхад нүднээс бол нулимс гарч исэн. Нэг 5 минут яриад уйлдаг, 5 минут яриад уйлдаг. Ягаад гэвэл яг тэр асуудлыг хөндөж ярьж байсан учраас тэгээд сүүлдээ боли энэ хүүхдийг мэрэгжлийн бүр сэтгэл засалчид одоо шилжүүлъя тийм энэ бол болохгүй юм байна. Бүр хүндэрсэн амар байгаа юм байна. Тэгэхээр энэ хүүхдийг бол цааш нь энэ эмэгтэйг цаашаа эмчилгээнд оруулахгүй болохгүй юм байна гэдгээр цаашаа ингээд өөр сэтгэл зүйчд хандж исэн.